Сайн байна уу? Нүдэлчээр Бушааны клубын багш тасгалжуулагч Сэргэлэн Бат байна. Өнөөдрийнхөө анбоксингийн бичлэгээр GAN 12 Mowgli-г задлах болно. За GAN 12 нь болохоор өөрөө үндсэн 3 төрлөөр худалдаанд гарсан байгаа. Mowgli UV Coated, Mowgli Frosted, Leap гэсэн 3 загвар гарсан байгаа. За Leap нь болохоор Jis нь пүштэй Jisтэй, харин Mowgli-д нь болохоор Jis нь соронцтой Jisтэй гэсэн. Энүүгээрээ ялгаатай болж байгаа гэсэн. За одоо бүгдээрээ GAN 12 Mowgli UV Coated-д задлж үзцгээе. За гаднаас харах хайр цэгний хувьд болохоор тийм гялтгансан тийм саатай юм шиг тийм нэг градиент өнгөтэй юм шиг харагдаж байна. Солонгорсон гэх юм уу? Ийм харагдаж байна. За хайр цэгний ангиуд хамгийн эхлээд GAN 12 Mowgli карт гаргаж байна. GAN-ы гаргасан карт. За тэгээ ардаа WeChat-ийн 2 QR кодтай байна. За мөн Cube Station-ы энэ болохоор Cube Station-ы пин кодтай юм эрэхтэй QR кодтай цаас байна. За тэгээ нэмэлт сетүүд нь энэ хайрцагтай байна. Дагалт хэрэгслийн хайрцаг. За GAN 12 Mowgli UV Coated. За одоо бүгд хайрцаг нээж үзцгээе. Вау. UV Coated Frosted хоёр нь юугаар ялгаатай вэ гэхээр UV Coated нь болохоор юм гөлгөр гадаргуутай. Тэгсээр нэ одоо барьцтай. За харин Frosted нь болохоор барзгар байдаг. Тэгээд удаан хугацаанд хэрэглээд ирэхээр болохоор Frosted нь болохоор өөрөө яг энэ UV Coated шиг юм гөлгөр болж хувирдаг. GAN 11 Pro юм Frosted загвар. Энэ болохоор UV Coated загвар хоёр. Тэгээ энэ болохоор ийм яг арай нэг гялтгаар биш гэх юм уу одоо өнгөлөг биш харагдаж байна. Энэ болохоор Frosted байж хагаад хэрэглээний эдлэгээний явцад ерөөдөө гаднах юм барзгар хэсэг нь арилаад гөлгөр болсон гэсэн. Ямар ч эхнийхээ дэлгэрэлтүүд хийж үзье. За одоо энэ дээр EP-ийн буюу багнам төсөл хийж үзье. Вау. Ерөнхийдөө шок эргүүлж үзсний дараах мэдрэмж болохоор ерөнхийдөө чимээтэй юм байна. Тодорхой хэмжээний чимээтэй. Гэхдээ яг энэ coated нь болохоор UV coated нь болохоор барьцтайгийн хувьд бол барьцтай. Хитрхи гөлгөр хэрнээ амар тийм яг ингээ хуруунд бол зуурдаг тийм дагууртай юм байна. За GAN 12 Mowgli нь бол жингээ хувьд 66 г, Leap нь болохоор 61 г байгаа. Яагаад жингээ хувьд өмнөх 11 GAN 11 нь болохоор жингээ хувьд бол 63 г байсан. Яг нэмэгдэж байгаа вэ гэхээр гол юм нь Jis нь соронцтой Jisтэй болсон. Пүшний оронд соронцыг ашиглаж ийсэн гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээний жин нь бол нэмэгдэж байгаа. За одоо дагалдах хэрэгслийн хайрцаг задлцгаая. За энэ болохоор GAN-ы заавар буюу Rufshaw гэдэл сурахад зориулсан гарын авлага байна. За GAN шинэ гаргасан уутныхаа загвараар. За уут байна. За энэ уут нь болохоор илүү гүн өнгөтэй болж өгсөн байна.
За ийм уут. Угаасаа шоу болгондоо GAN бол дагалдуулж өгдөг. За. Нэмэлт зэдэн дотор бол булангийн 8 соронзоогоо мөн тэнхлэг тохируулах багажнууд нөө гэсэн. За энэ тэнхлэг тохируулах багажны хувьд болохоор энэ 3 сэрээтэй талаар доотлын соронзыг хувиргадаг, төвшингийн тохируулдаг гэсэн үг. Энэ дээдлийн жижиг хувилбар. Энийг болохоор ингээд бас татаад төгжчихдөг. За одоо энэ дээдлийнхаа энэгээр болохоор дээдлийн соронзыг тааруулна гэсэн. За тэгээ энэ жижигхэн шүдэр болохоор энэ булангийнхаа соронзуудыг тохируулна гэсэн үг. Түлхэж тохируулдаг. За тэгээд энэ нэмэлт дагалдаж ирж байгаа соронз нь болохоор за энэ дотроо 6 талтай соронз нь байна. За энэ болохоор илүү соронзлох хүч багтай соронз байгаа. Энэ соронзоо солихдоо болохоор соронзоо цагийн зүүнний эсрэг эргүүлээд тэгээд суураа гараад ирнэ гэсэн. Соронзоо энэ болон руугаа игээд цагийн зүүнний дагуу эргүүлээд төгжигдчихнэ гэсэн. Ингээд соронзоо соличихно. Тохиргооны заавар. За энэ минутыг бол дагалдуулж өгсөн байна. Мауглийн ажиллаад байгаа гол зарчим нь бол ерөөдөө яах гэж GC-г Маугли буюу соронцтой болгосон бэ гэхэлэр өмнө шоочод болохоор пүштэй GC-тэй ашигладаг байсан. Пүштэй GC нь болохоор төвтэйгөө үрэлтийг бууруулах зорилгоор соронцтой болгож байгаа гэсэн. Харин өмнө шоочод болохоор яг энэ шооныхоо пүшийг тосолдог байсан шалтгаан нь болохоор энэ үрэлтийг бууруулж илүү хурдан эргүүлэхийн тулд гэсэн. Тэгвэл одоо Маугли буюу соронцтой GC-тэй болсноороо үүсэж байгаа давуу тал нь болохоор энэ төвийг тослох шаардлагагүй болж байгаа гэсэн. Соронцтой GC нь бол ингэж харагдаж байна. GC-г нь задлаад үзцгээе. 90 градус эргүүлээд энэ суурна. Өмнө нь GAN-ы шоонод GC нь болохоор пүштэй байсан. Энэ дотор юм пүш байгаа. Энэ пүштэй байсан бол одоо пүшнийхээ хүчээр ингээд түлхэх хүчийг ашиглаж төвөөгөө тэнхлээсээ холдуулж шооныхоо эд ангуудыг дээшээ түлхэж өгдөг байсан бол одоо болохоор энэ соронзны хоёр ижил туйлын түлхэлцэх хүч буюу энэ хоорондоо түлхэж байгаа хүчийг ашиглаж байгаа. Энэ хүчийг ашиглаж шооныхоо эсгүүдийг одоо тэнхлээсээ холдуулж өгч байгаа. Эргүүлэхэд илүү амархан болгож байгаа гэсэн. Тэгэхээр ингээд хамгийн чанга дээрээ тавхад иймэрхүү болго. Энэ бол бүр амар хүчтэй мэдрэгдэж байна миний хуруунд бол. Яг амар хүчтэй байна. За энэ бол шууд ингээд юуг нь бол соронзоо бол бэхлээд эхэлсэн юм байна. Хөлөнгөө эхэлсэн юм байна. За тэгээд энэ нь болохоор за юун дээр болохоор энэ дээр болохоор энэ 6 төвшөнд дээдлийн соронзыг 6 төвшөнд хувиргах боломжтой. Анхны бол ерөөхдөө Моёгийн VR GTS дээр хийжсэн юм. Шатан араатай гэсэн үг. Ийм байдлаар дээдлийнхаа соронзыг доош нь 6 төвшөнд хувиргаж олно гэсэн үг. Илүү доошод болгож доотлих нь юу нь болохоор доод соронз нь болохоор бас 6 төвшөнд хувирах боломжтой юм байна. За тэгээд энэ нь болохоор яг эндээ ингээд шатан араа нь харагдаж байна. За ерөөдөө яг энэ төвийнхөө юун дээр суулгаж өгсөн гэсэн үг юм. Төв дээрээ энэ шатан араагаа суулгаад өгсөн гэсэн үг. За тэгэхээр Мауглийн ажиллах зарчим бол ерөөдөө ийм гэсэн үг. Булангийн соронзны системийн талаар хэлцгаая. За GAN-ы шоонууд нь хамгийн анхны булангийн соронзны системийг шоондоо суулгаж өгсөн. Ямар давуу талыг үүсгэхийн тулд энэ булангийн соронзны системийг суулгаж өгсөн бэ гэхлээр corner cutting-ийг байхгүй болгохын тулд энэ зүйлийг суулгаж өгсөн. Ерөнхийдөө болохоор соронзтой шоон энгийн шооноос юугаараа ялгаатай вэ гэхлээр яг төгжигдэж байгаа нэг мэдрэгддэг биднэрт. Эвлүүлж байгаа тамирчдад. Яг ингээд соронз нь заан төгжиглээ гэж мэдэгддэг. Өмнө нь болохоор төгжигдээгүй дутуу байхад нь ч юм уу түлхэх байдлаас болоод шоо бутрах, тэгээд corner cutting үүсэх, гацах, тэрнээс болоод цагийн их зарцуулах юм асуудал үүсдэгсэн бол энийг бууруулахын тулд анх соронзыг шоонд суулгаж эхэлсэн гэсэн. За харин булангийн соронзны систем нь болохоор юуг давуу тал болгож өгсөн бэ гэхлээр энэ төгжөлтийг GAN 11 Pro-ийн хувьд бол энэ төгжөлтийг илүү тод мэдрэгддэг болгосон гэсэн үг гарт. Тэрнээс бол илүү тийм том давуу талыг үүсгэж чадаагүй байсан гэсэн үг. За харин GAN 12-ийн хувьд бол одоо илүү том давуу талыг үүсгэж байгаа гэсэн үг.
Мауглив загварууд нь болохоор 30-аас илүү градус ингэж буцаан татах чадвартай. За тэгээд одоо энэ GAN 11 Pro-ийн булангийн системийг харцгаая. Соронзыг. За ерөөхдөө бол энэ соронзнууд нь булангаас бол нэг илүү гарч өгөөгүй байна. Харин энэ болохоор тэнхлэг дээр бэхлэгдсэн соронз нь болохоор энэ тэнхлэгээс нэлээд зайтай. 0.5 мм. Тэрнээс арай урт ч юм уу байр зайтай суурилсан байна. Одоо GAN 12 Mauglив-ийг задлаад харцгаая. Вау, за ингэж харагдав. За булангийн соронзнууд нь болохоор яг булангаас илүү гарч илүү урт болж өгсөн байна. За энэ болохоор GAN 11-ийнх, энэ болохоор GAN 12-ийнх. Ийм урт болж өгсөн. За ингэснээр ямар давуу тал үүсэж байгаа вэ гэхэлэр илүү урт соронз суулгаж өгснөөр соронзлох хүч нь илүү өндөр болж байгаа гэсэн үг. За харин яг энэ GAN 12-ийнх нь болохоор энэ яг тэнхлэг дээр бэхлэгдсэн эсрэг төлөлтэй соронз нь болохоор илүү тэнхлэгийнхаа төв рүү болж өгсөн байна. Одоо энэ 12-ийн тэнхлэг дээр бэхлэгдсэн эсрэг төлөлтэй соронз нь. За энэ болохоор GAN 11-ийн тэнхлэг дээр бэхлэгдсэн байгаа байдал. Тэгэхээр эндээс харахаар бол 12-ийнх нь илүү тэнхлэгийнхаа төв рүү болсон байхад бол 11-ийнх нь бол анх бол ийм зайтай суулгаж өгч ирсэн юм байна. За ингээд ирэхээр ямар давуу тал үүсгэж байгаа вэ гэхээр одоо яг нэг соронзыг ингээд вау. За ерхэд бол шоочин бэхлэгдсэн байхад бол ингэж байгаа шүү дээ. Тэгэд бол энэ болохоор дунд түвшин дээр булангийн соронзыг тааруулсан байна. Энэ яг буландаа хийсэн соронз нь болохоор хамгийн хүчтэй буюу гурвалжин хүчтэй соронзлох хүчтэй соронзыг хийцэн байна. Тэгээ дунд дээр байхад ингэ байж хахад бол шууд өөр ингэ татаад яг одоо ингэсэн байж хаад 50 гутал ингэ татагдаад тэгэхээр соронзлох хүч нь бол илүү өндөр болж өгсөн харагдаж байна гэсэн. За тэгээ булангийн соронзны систем ийм болж өгсөн юм байна. За ингээд илүү ойртолцлаа. Хамгийн хүчтэй дээр нь тавилаа. Хамгийн хүчтэй дээр нь тавихаар ерөнхийдөө бол соронзойгоо илүү булангаас илүү гадагш нь илүү урт гаргаж өгч байгаа гэсэн үг юм байна. Тэгэхээр өмнө нь бол сая ингээд эндээс бол нэг ингэж өндөөхгүй байгаад ингээд барьсан байгаад ингээд өндөөхгүй байна. За тэгвэл энэ болохоор дунд түвшин дээр байгаа нь шууд ингэж татж хахад энэ болохоор яг хамгийн хүчтэй соронзыг нь хамгийн өндөр татах хүчтэй дээр тавьсан байгаа гэхэд бол ингэ шууд татахгүй. Тэгэхээр энэ соронз нь илүү урт гарч өгдөг гэсэн үг. За GAN-ийн булангийн соронзыг тохируулахад болохоор аль хүссэн талаас шууд булангаа гаргаж ирээд нэг удаа эргүүлээд бүх шууд тохиргоо хийгддэг нь их давуу талтай байсан. Хэрэглээд айгүй хэлбэр тэнхлэг тохируулдаг. Тэнхлэгийн дээд соронзыг тохируулах. Энэ болохоор доод соронзыг 6 түвшинд хувиргадаг багж байна. За энэнийхээ энэ дээр жижиг юм шүдтэй. Тэгээ энэ шүдээр болохоор ерөөдөө булангийнхаа соронзыг тохируулнаа гэсэн үг. За тэгэхээр булангийн соронзны системийн хувьд бол ийм давуу талууд үүссэн байна. Тэгэхээр илүү хурдан төгжигддэг. Тийм дотоод хэлбэлд өөрөө буцаад өөрөө татаад төгсөж байна. Одоо тэнхлэгээ төвөө тохируулахад болохоор яаж тохируулах вэ гэхэлэр гол нь энэ талаараа болохоор энэ талаараа дээдлийн соронзыг тохируулдаг. Дээдлийн соронз нь 6 дараа байх юм бол хамгийн сул доошоо шахаж байгаа зайн хамгийн доошоо шахаагүй яг дээдлэлтэд тулцсан байгаа гэсэн үг. Хэрвээ нэг дээр очих юм бол энэ соронз нь өөрөө энэ зинхэр жийсэн нь өөрөө доош нь түлхэж өгч байгаа гэсэн үг.
За тэгэхээр одоо энэ дээр болохоор үндсэндээ бол 2 дээр тохируулсан байсан. Тэгэхээр одоо энийг эргүүлэхдээ яг энэний дотор байгаа энэ өөрийнх нь дотор жижиг хэсэг нь болохоор өөр яг энэ жийснийхаа дээдлийн энэ 8 өнцөг рүү бол орж өгд юм байна. За тэгэнгүүтээ 8 өнцөг рүү оруулаад яг баруун тишээ эргүүлэхээр эргэлтүүд нь мэдрэгддэг. Хэрвээ ингээд шууд дараад цагийн зүүнний эсрэг эргүүлэх юм бол ямар нэгэн төгсөж байгаа нь мэдрэгддэг юм байна. За тэгэхээр одоо болохоор за ингээд 2 дээр тохируулчлаа. За харин доотлын соронзон нь болохоор 6 дээрээ болохоор хамгийн дээшинээ илүү түлхэж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр 2 соронзны хоорондох зай нь доотлон 6 дээрээ доотлын соронзыг 6 дээр, дээдлийн соронзыг 1 дээр тохируулж өгснөөрөө илүү хоорондын соронзны хоорондын зай нь бол илүү ойртож өгч байгаа гэсэн үг. Хэрвээ холдуулахыг хүсчихвэл зөвхөн доотлын соронзыг тохируулъя гэж бодож байгаа бол доотлын соронзыг нь 1 дээр буюу шууд хамгийн доотлолд нь байрлуулад тэгэнгүүтээ дээдлийнхаа соронзыг болохоор 6 дээр байрлуулна гэсэн. За ингээд тэгэхээр хамгийн сул дээр соронзнууд нь хоорондын зай хамгийн хол болж өгч байгаа гэсэн. Тэгэхээр түлхэлцэх хүч нь бол илүү сул байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энийг чинь хамгийн хүчтэй дээрээ болгоё гэх юм бол дээдлийн соронзыг 1 дээр тааруулаад за энэ яг дээдлийн соронзыг тааруулсан болохоор энэ хувлаараа хараад байгаа гэсэн. Энэ хувлаараа 1 дээр таарсан байна гэдгийг харж байгаа. Доотлын соронзыг болохоор 6 дээр тавих юм бол илүү хүчтэй болно гэсэн. 2 3 4 5. За 5 эргүүлэхээр тэгэл энэ бол хоорондын зай. Яг ингээд харахад энэ хоорондын зай бол багасч байгаа гэсэн. Сул биш чанга болж байгаа гэсэн. Тэнхлэгийн тохиргоор чанга болж өгч байгаа гэсэн. Харин энийг суллахтаа болохоор доотлын соронзыг 1-р түвшинд авчиж байгаа юм бол энэ шааны уяд хоорондын зай нь бол ихсэх боломжтой болж байгаа гэсэн. За тэгээд дахиад эндээсээ бол мэдээж илүү сулруулахыг хүсэж байгаа бол дээдлийн соронзыг 6-аар гэснээр бүр сул болох боломжтой бол. Бол маш сул болсон байна. Тэгэхээр анх хэрэгтэй болохоор шоо маань өөрөө доотлын соронзон 4 дээр буюу 1 2 3 4. За энэ түвшиндээ дээдлийн соронзон 2 дээр ирсэн байсан. Тэгэхээр ийм байдалд ирсэн. Ингээд бол ерөөдөө дундаас арай илүү хүчтэй тэнхлэг тохирогдсон байдалд ирсэн. Тэгэхээр тэнхлэг тохирооны хувьд бол ийм байна. За тэгээ та бүхэн өөрийнхөө гарт таарсан тохиргоог бол энд 36 хувилбараас бол хийж үзэж байгаа. Тохирсноо олоод тохируулахад болно.